За сайн байцгаана уу? Та бүгдтэйгээ цоошин сошиал лекцээр уулзж байна. Эдийн засгийн мэдлэгийг 10 минутанд хүргэх өмнөх зурлуудаар бид нар баялаг гэж юу вэ? Түүнийг хэн бүтээдэг вэ? Баялаг бүтээхэд юу саад болдог вэ гэдгийг авч үзсэн. За өнөөдөр маш чухал сэдвийг бид нар ярина. Энэ юу вэ гэхээр баялагийг хэрхэн хуваарлдаг юм бэ гэдэг ийм сэдвийг авч үзнэ. Тэгэхээр баялагын хуваарлалт бол өөрөө эдийн засгийн философийн маш чухал асуулт болдог. За Монгол улсын хувьд ч гэсэн энэ бол тулгамдаад байгаа юм чухал асуудал болохыг та бүгд ойлгох болно. Баялагын хуваарлалт бол сүүлийн хэдэн зуун жил эрдэмтдийн маргааныг дагуулсан юм чухал ойлголт байгаа. Би түрүүн хэлсэн эдийн засгийн философийн ойлголтоо гэж. За сүүлийн 5-6 жил нэлээд шууга тарьж байгаа одоо бүтээл бол энэ Францын эрдэмтэн Томас Пикетигийн бичсэн 21-р зууны Капитал гэдэг ийм зохиол байгаа. За энэ зохиолыг бол анх Карл Марксийн бичсэн 200 жилийн өмнө бичсэн Капитал зохиолоос хойш гарсан нэлээд дөрвөн бүтээл боллоо гэж бас зарим шүүмжлэгч нар үзэж байгаа. За яагаад вэ гэхээр дэлхийн улс орнуудаас одоо тоо статистик цуглуулж баян хоосны ялгааг маш сайн судалсан. За дээрээс нь одоо энэ баялагын хуваарлалт баян хоосны ялгаа одоо юунаас болж буруугаар иргэдэг юм бэ гэдгийг бас хариулахыг зорьсон ийм бүтээл байгаа. За ингээд Томас Пикетигийн статистикуудаас та бүгдээ бас сонирхуулъя. Нийт хүн амын топ 5% нь тухайн улсын нийт баялагын хэдэн хувийг эзэмшиж байна гэдэг ийм статистик гаргасан. За ингээд бол Швед 18%, Испани 21%, за Америк бол нэлээд тааруу 35%, за Уругвай бол 45% гэдэг ийм үзүүлэлтүүд бол гарсан байна. За Монгол улсын хувьд бол нийт баялагийг яг одоо хэмжиж гаргасан тоо байхгүй учраас би энд хадгаламжийн төвлөрлөөр энэ үзүүлэлтийг төлөөлүүлсэн. Тэгэхээр банкны системд байгаа нийт хадгаламжийн хэдэн хувийг нь хүн амын топ 5% эзэмшиж байна гэдгийг одоо гаргаж ирэхэд бол 89% гэдэг ийм аимшигтай тоо ер нь бол гарч байгаа. Тэгэхээр ерөөсөө монголчууд бол ямар ч хадгаламж банкнд байдгүй юм байна. Цөөхөн хэдэн үн хадгаламжтай байна гэдэг ийм үзүүлэлт гарч байгаа. Тэгэхээр гудсан доороо мөнгө нуудаг нь ойлгомжтой гэдээ бодохоор ерөөсөө ямар ч хуримтлал хадгаламж гэдэг ахаар юм байхгүй юм байна гэсэн ийм дүр зураг харагдаж байна. За ингээд зогсохгүй дараагийн бас одоо тоо статистикийг та бүгдэд харуулъя. Топ 100 татвар төлөгч гээд жил болгон бид нар шалгаруулж шагнадаг. Ингээд 100 татвар төлөгч компани маань нийт дотоодын нийт бүтээгдэхүүн нийт татварын бол 50-аас дээш хувийг бол бүрдүүлдэг юм байна улсын эдийн засагт. За эдгээр компаниудын эзэмшил ямар байдгийг ингээд харах дээр 9% нь нээлттэй. За 10 компани бол төрийн өмчөд, за 81 компани бол хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эдгээр компани цаана бол одоо ихээр бодоход нэг 3-4 л гэр бүл эзэмшиж байгаа гэсэн үг нэг компани. За ихэнх нэлээд олон компанийн хувьд бол нэг л гэр бүл эзэмшиж байгаа энэ компани. За тэгэхээр одоо энэ 81 компани чинь нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Монгол улсын баялагын тодорхой хувийг нь 50-аас дээш хувийг эзэмшиж байна гэдэг ингээд үзэхээр ерөөсөө Монгол улсын эдийн засгийн нэлээд их хэсэг нь бол нэг 200 орчим гэр бүлийн хяналтанд буюу маш төвлөрсөн байдалтай байгаа юм байна гэдэг ойлголтыг бид нар авч болно. Тэгэхээр баян хоосны ялгаа бол одоо 1990 оноос хойш маш одоо сэтгэл зочоом аимшигтай түвшинд бол хүрчжээ. 90 онд бол бид нар бүгдээрээ ив ижилхэн эхэлсэн. За одоо ингээд 30 жилийн дараа эдийн засгийн одоо бодлого байхгүй, эдийн засгийн философи байхгүй, төр засаг нь ажиллаа хийж чадахгүй болохоор ямар дүр зураг гарч байна гэдгийг саяны 2 слайдаар та бүгд харчиж байгаа хаа. За ийм нөхцөлд очихоор одоо яагаад би энэ маш аимшигтай дүр зураг вэ гэж хэлээд байгаа вэхээр энэ бол эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог. Энэ бол үндэсний аюулгүй байдалд аюул занал хэл учруулдаг. Явандаа энэ одоо маш их буруу үзэгдлүүдийг дагуулдаг, ард түмэн хоёр хуваагддаг, чөлөөт зах зээл ганхдаг, ардчлал бол худалдагддаг тийм ээ. Ерөөсөө энэ ардчлал байж бол хамгийн муу үр дагавар бол ерөөсөө энэ баялагын баян хоосны хэд ялгаанаас бол үүсч бий болдгоо. За мэдээж энэ нөхцөл байдалд одоо тэр банкнд хадгаламж эзэмшиж байгаа тэр мөнгөтэй хүмүүс эсвэл одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлээ явж байгаа нэг 200 орчим гэр бүл буруутай бол биш ээ. Энэ бол
төр засаг эдийн засгийн энэ баялагын хуурилтын философиг мэдэхгүй ойлгохгүй 30 жил явсны л зүгээр үр дагавар. Одоо засгал тухайн асуудал ярина. За тэгэхээр баялагыг яаж хуурилдаг вэ гэдгийг хэдүүлээ авч үзье. За энэ аж үйлдвэрийн хувьсгалыг бол компаниуд эхлүүлсэн. Тэгэхээр ойролцоогоор нэг 6-700 жилийн өмнө компаниуд үүсээд хөгжөөд ингээд анхны аж үйлдвэрийн хувьсгалыг бол 200 гаруй жилийн өмнө бол анх эхлүүлсэн. 1750-аас 1900 оны хооронд аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал бол болсон. Энэ үед уурын машиныг зохиосон. За одоо галт тэргийг зохиосон. Тэ анхны одоо телефон, телеграф харилцаанууд бий болсон. Цахилгааныг нээсэн, гэрэл чийдэнг нээсэн. Ингээд үйлдвэрийн үйл ажиллагаа гар одоо ажиллагаан дээр суурилсан мэс үйлдвэрийг бол механикчулсан. Энэ бол компаниудын авчирсан хөгжил дэвшин шүү дээ. Тэгэхээр гисэдэж компаниуд тухайн үед бол шин тутам дөнгөж хөгжиж исэн учраас энэ үйлдвэрийн ослолтой холбоотой гэмтэл, хөдөлмөрийн чадвараа алдах, за үйлдвэрт ажиллаж хагаад тэтгэврт гарахад одоо ямар ч юм халамж, тэтгэмж байхгүй, шууд гудамжинд гардаг, гуйлгчин болдог юм аимшигтай бол дүр зураг бол бий болж исэн. Энэ компаниудын хөгжлийн эхний үе шатанд. За энийг бол одоо тухайн үед Германаас одоо дөрвөж Англид амьдарч исэн Карл Маркс гэж эдийн засгийн философч нөхөр ажиглаж хараад энэ Английн одоо энэ аж үйлдвэрийн хувьсгалыг ажиглаж хараад Капитал гэдэг зохиолоо бичсэн. Энэ зохиолдоо юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө бид нар энэ феодал хаант засгийг түлхэж унгаагаад капиталист энэ компани дээр суурилсан чөлөө зах зээл рүү орлоо гэсэн чинь эргээд нөгөө компани захирлууд чинь биднийгээ боолчлоод ажилчин ангийн хөдөлмөрийг одоо сорж мүлжөөд гудамжинд хэрэггүй болохоор нэг гаргаж хайж байна. Энэ ерөөсөө буруу систем биш үү гэж ингэж Карл Маркс бол тухайн үед дүгнээд одоо энэний хариулт бол коммунизм юм гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Ингээд дэлхий бол хоёр багтсан эдийн засгийн философийн итгэл үнэмшлийн хувьд. Ингээд Орос хятад тэргүүтэй улс орнууд бол тасарч коммунизмыг бол байгуулсан, 70 орчим жил явсан. За 20 орчим улс бол одоо бүтлгүүтээд эргээд чөлөө зах зээл ардчил руу 90 онд маш их хоцрогдмол байдалтайгаар эргэж орсон. За хятадууд бол харин арай эрт 1970-аад оны сүүлээр социализмоо хадгалангаа компани гэдэг бүтээмжийнхээ машиныг эдийн засгт оруулж ирснээр одоо хөгжил дэвшлийг бол эргүүлж олж аваад явж байгааг би бас өмнөх сошиал лекцээр та бүгдд ярьсан. За ингэж эдийн засгийн философи хоёр багцсан түүхтэй маа. За бас хувь заяаны тийм сонио эргэлтээр дахиад нэг өөр нэг герман хүн Отто фон Бисмарк гэж герман улсын домогтой канцлер хүн байгаа. Герман улсыг босгосон. Яг одоо Карл Маркстай ижил цаг үед амьдарч байсан. Энэ хүн бол энэ одоо үйлдвэрүүдэд ажиллаад хөдөлмөрийн чадвараа алдаад одоо гудамжинд гарч байгаа хүмүүст арай өөр шийдлийг бол гаргаж ирсэн. Энэ бол нийгмийн даатгал гэдэг системийг бий болгосон. 1883 онд Германы парламентаар дэлхийн анхны нийгмийн даатгалын хуулийг Бисмарк бол батлуулсан. Ингээд энэ хуулийг бол бүх улс орнууд хуулж авснаар орчин үеийн нийгмийн даатгалын систем, тэтгэвэр, тэтгэмж, халамж гэдэг одоо үгнүүд эдийн засгийн үгсийн санд бол орж ирсэн. За ингээд Отто фон Бисмаркийн нийгмийн даатгал бол баялагыг хуваарлах өөр системийг бий болгож энийг нь Англи, Америк тэргүүтээ улс орнууд авч явж өнөөдөр дэлхийг ноёлж байна. За Карл Марксийн гаргасан хүн ерөөсөө хувьдаа өмчтөй байх хэрэггүй юм байна. Хүн хувьдаа бизнес хийнэ гэдэг чинь тэгэл одоо капиталист ийм гахаа болж бусдын хөлсийг сорж мүлждэг юм байна. Тэгэхээр бүх өмч бол улсынх байх ёстой гэдэг энэ коммунист үзэл санаа бол нөгөө тал руу явж 70 жил туршаад батлагдаж одоо болоогүй. Энэ бол болохгүй юм байна. Бүтэхгүй юм байна гэдэг нь батлагдаад эргээд одоо Отто фон Бисмаркийнхаа систем рүү бүгд ороод явж байгаа. За Монгол улс бол коммунист лагерыг дагаж ингэж явсан 90 онд одоо эргээд явж байгаа л ийм ард тум байгаамаа. За энэ юу вэ гэдгийг сайн харъя. За баялагыг яаж хуваарлах юм бэ? Одоо баялаг яаж бүтээгддэг вэ? Хэн бүтээдэг вэ гэдгийг бид нэр хэлсэн. Баялагыг компаниуд бүтээдэг. За тэгвэл баялагыг яаж хуваарлах вэ гэхээр хүмүүс нэг олигтой хариулт өгч чаддаггүй шүү дээ. Тэгвэл одоо хэдүүлээ тэрний нууцыг тайлах гэж. Нөгөө л баялагыг бүтээдэг компани гэдэг институц дээр л очино.
За компани яаж байгаа? Бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж байгаа. Энийхээ хариуд орлого олно. За энэ орлогыг л хуваарлах тухай асуудлыг баялагийг яаж хуваарлах вэ гэж яриад байгаа юм шүү дээ. Энэ орлогыг л одоо яаж хуваарлах вэ, тэ? За компани бол яаж байгаа вэ гэхээр энэ орлогоо ажилтнуудтай цалин байдлаар бол хуваарлаж байгаа. За улсад бол татвар хэлбэрээр төлж байгаа. За ажилтнууд энэ цалингчин аваад яах вэ гэхээр амьдрал ахуйдаа зарцуулна. Баялагын тодорхой хувийг авч ийн гэсэн. За улс татвар аваад яах вэ? Эргээд эмч, багш, цагдаа, шүүгч одоо юу гэдгийг тэ гал сониогч энэ бүх хүмүүстэй цалингийн олгоно. Тэгэхээр компани ч өөрөө баялаг үйлдвэрлэдэг цорын ганц механизм үед ингэж таардаг. За дахиад болоогүй. Орлогын үлдсэн хэсгийг бид нар ашиг гэж нэрлэдэг. Энэ ашигыг хэн хүртдэг вэ гэхээр компанийн эзэн хүртдэг. За ингээд баялаг бол үндсэндээ татвар, цалин, эзэнд ногдох цэвэр ашиг гэдэг ийм гурван байдлаар хуваарлагдаж байгаа. За Монголын топ 100 компани 200 орчим гэр бүл эзэмшдэг гэхээр тэр 100 компани чинь цалин татвараа төлчөөд улсад за нэг 200 орчим гэр бүл үлдсэн ашигаа авдаг байх нь. За тэгвэл дахиад одоо энэ компанийг ажиглаж байгаад яаж одоо баялагийг бүр одоо сайхан шудраг хуваарлах вэ? Одоо эн чинь тийм биз дээ. Нэг хэсэг нь үгээгүй ядуу. Нэг гэдэг нь нэг хэсэг ч байх хөтэй эн чинь баг 99 одоо 10,000-9,999 нин ядуу. Тэгэд маш жоохон хувь цөөхөн хэдхэн баян ийм улс бол тогтохгүй шүү дээ. Энэ бол удаан үндэсний дархлаагаа хадгалж чадахгүй. Ойлгомжтой. За тэгвэл цалингаа нэмээ гэж шаардах юм уу? Татврын одоо бүр дараатал нь аваад одоо яахын төр компаниудын бүх орлогыг хурааж авч байгаад хуваах юм уу? Гэхдээ энэ систем чинь социализм, коммунизмаар болохгүй гэдэг нь нотлогдчихлоо шүү дээ. Болсонгүй те. За тэгвэл магадгүй та бүгд одоо манай ухаантай үзэгчид зарим нь аль хэдийн бодоод олцсон байж магадгүй. Энэ компаниудын эзнэр ард түмнийг болгочихё. Энэ хаалттай компаниудыг, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг нээлттэй хөрөнгийн бирж дээр байдаг хувьцаат компани болгочихё гэдэг ийм л юм байна. Ерөөсө хүн төрөлхтний за тэр таталцлын хүч одоо юу гэдгийг те. За Эйнштейний харьцангуй онол энтергээд энэ нээлтүүдээс гадна энэ нээлтүүдийг бол бүгд л мэддэг л дээ. Дунд сургуульд яриад физик, математик одоо Пифагорын теорем энтергээл бүгд ярьдаг. Гагцхүү харамсалтай нь энэ эдийн засаг нийгмийн агуу нээлтүүдийг хинч ярьдаггүй. Тэгээ өнөөдөр би ярьж байгаа аргагүй ихэнд. Ерөөсөө л энэ компаниуд цалин татвараа төлдгөөрөө төлгөө. Хэдий төлөхөө өөрсдөө мэддэг, тийм ээ. Ямар бүтээгдэхүүн яаж ямар бүтээмжээр хийхээ өөрсдөө шийдэг. Чөлөө зах зээл дээр өрсөлдөлтэй. Ард түмнийг энэ компаниудын эзэн болох бололцоо нөхцлөөр хангачээ гэж байна. Бити буруугаар ойлгоорой бас. Хүчээр компаниудын одоо эзэдээс хувьцааг нь хурааж аваад тарааж өгч байгаа юм биш шүү. Тэр нөгөө 5-7 хувьцааг тарааж гэлөө тийм утга учиргүй юм ярьдаг штэ. Тийм бол биш. Боломж бололцоог бүрдүүлж өгнө гэж. За энэ юу гэсэн үг вэ гэдгийг цаашаа харуулъя. За Samsung Electronics-ыг мэдэхгүй хүн байхгүй. Энэ бол дэлхийн гар утасны тэргүүлэгч үйлдвэрлэгч. 1970-аад онд хоцрогдмол байсан Солонгос улсад байгуулагдсан компани байж байгаа. Тэр үед за 1990 онд ч юм уу 2000 онд очоод Америкт очоод за Samsung удахгүй дэлхийн хамгийн том технологийн компани болно гэхэд бол хүмүүс одоо илгэн хөшж өгөх байсан баг. Одоо тэгээд яах вэ? Компани гэдэг чинь агуу бүтээмжийн машин юм чинь. Солонгосын засгийн газар компаниудаа дэмжиж чадсан байна. Samsung юмаа хийж чадсан байна. Тэгэхээр яасан байна? Samsung Electronics 300 тэрбум долларын компани болсон байна өнөөдөр. Монголын эдийн засгаас 30 дахин том компани болсон байна. За хэн одоо энэ компаниг эзэмшдэг юм бэ? Энэ баялагийг нь хэн хүртээд хуваагаад байна гэдээ харах дээр үүсгэн байгуулагч лигийн гэрвэл ердөө 3% л эзэмшиж байна. За компани дийлэнх хувь буюу 70%-ийг нийгмийн даатгалын сангууд эзэмшдэг байх юм аа. Хөрөнгө оруулалтын сангууд эзэмшдэг юм байна. Тэгэхээр энэ одоо үнэхээр агуу биш гэж юу? Солонгос улсын эдийн засгийн урагш нь чирж яваа дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа Samsung Electronics шинээр Америкуудад, монголчуудад, хятадуудад Samsung-ийн S10, S9 гар утас зарах тоолн тэр орлого хэний карманд орж байна? 3% л үүсгэн байгуулагчд орж байна. Үлдсэн 97% Солонгосын ард түмэнд төрөл бүрийн сангуудаар дамжиж ногдож байна. Тэгэхээр энэ нөгөө нийгмийн даатгалын сан гэдэг Otto von Bismarck-ийн гаргасан сан маань энд холбогдож байгаа маа. Ингээд би цааш нь тайлбарлаж өгье.
За ингээд одоо ингээд иргэд та бид нар байна. Та бид нар яадаг вэ гэхээр цалин авдаг. За энэ цалингийнхаа 20% бол нийгмийн даатгалын санд бол төлдөг сар болгон. Ажил олгогчоос 10%, компаниас та өөрөөсөө 10%, нийлээд бол яг үнэндээ эцсийн дүндээ та өөрөө л төлж байгаа шүү дээ. 20% төлж байгаа. За энэ төлж байгаа мөнгө чинь жилийн 1.4 их найт төгрөгийг Монгол улсын нийгмийн даатгалын ерөнхий газар төлрүүлдэг байх нэ. Нийгмийн даатгалын санд. За энэ сангийн мөнгийг өнөөдөр яаж байгаа вэ гэхээр 1990 оноос хойш нэг ч салхи оруулаагүй. Энэ бурангуй нийгмийн даатгалын тогтолцоо, дампуурсан нийгмийн даатгалын тогтолцоо яаж байгаа вэ гэхээр жилд нь аваачаад бүгдийг аваачаад ямар ч үр ашиггүй тэтгэр тэтгэмж халамж гээд тараагаад босгочтой. Тэр хооронд нь банкуудын харилцах дансан дээр хадгаламж хэлбэрээр байршуулж идэг. Банкудад ийм илүү мөнгө хэрэг байхгүй шүү дээ. Өнөөдөр мөнгө хэнд хэрэгтэй байгаа гэж бид нар үзлээ. Компаниудад урт хугацаатай хямд хүүтэй санхүүжилт их усэр хэрэгтэй байна гэж бид өмнөх сошиал лекцээр үзчихсэн. За ингээд энэ нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг Otto von Bismarck-ийн систем шүү дээ. Одоо тэр Samsung Electronics, энэ Америкийн, Английн бүх компаниудын одоо хэрэгжүүлж байгаа систем. Хаалттай компани хувьцааг хөрөнгийн зах зээл дээр худалдаж авч нээлттэй болгоод ард түмэн нийгмийн даатгалын сангаар дамжуулж топ корпорациудынхаа хувьцааг эзэмшиж байгаа. Америкийн топ 500 компани. Тэн дотор хаалттай хувийн компани 3-4 хүн ширхгэл байгаа. Үлдсэн 490 гаруй компани ард түмний өмч. За би нэг жишээ ярил л да. Оюу толгой төсөл. Оюу толгой төсөл бол хувьцаа нь Канадад, Америкт арилжаалагддаг. Нээлттэй компани шүү дээ. Оюу толгойн хувьцааг өнөөдөр монголчууд Гонконгийн юм уу, Америкийн хөрөнгөний бирж дээр очиод худалдаж авч болно. За тэгвэл оюу толгойн хувьцааны бас томоохон хэсгийг Америкийн Калифорни мужийн дунд сургуулийн багш нарын нэгдсэн тэтгэврийн сан эзэмшдэг. За энэ мэдээллийг та бүгдэд өгвөл та бүгддээ гайхгүй. Тэгээ ийм л байна. Тэгэхээр багш нар яах нь вэ? Цалингаасаа нийгмийн даатгалын санд мөнгө төвлөрүүлээд энэ нь бүр хаа байсан Монголд очиод уул уурхайн төслийн хувьцаа эзэмшээ явж байгаа. Ингиж одоо иргэд хувьцааг эзэмшдэг юм. Үгүй тохиолдолд бид нар ч одоо цалингаа аваад 20% нь улсад нийгмийн даатгал төлж байна. 10% хүн амын орлогын албанд татвар төлнө. Дахиад 10% нь нэмэгдсэн өртгийн албанд татвар төлнө, тийм ээ. За ингээд хотын татвар одоо машины мөнгө, тэрний мөнгө гэдээ ингээд явсаар байтал ер нь цалингийн 50-60% бол улсад татварт явж байгаа шүү дээ. За үлдсэн хуваар нөгөө байрныхаа моргэж, машины лизинг одоо хоол унд гээд ингээд дуусч байгаа. Бид ямар мөнгөөрөө хоримтлал үүсгэж компаниудын одоо энэ MCS-ийн одоо өөр хэний ч байдгийн хувьцааг авах юм бэ гэдэг асуулт л одоо гарч ирж байгаа шүү. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа вэхээр тэрий чинь л Otto von Bismarck хараад нийгмийн даатгалын сан гэдэг юм чинь байгуулад энэ нийгмийн даатгалын сан чинь хөрөнгөний захад оролцоод үндэсний тэргүүлэгч лидер компаниудын баялаг бүтээгчдийн хувьцааг нь авдаг байхгүй юу? Жил болгон 1.4 их найд. 10 жил явхад 20 гарын их найд төгрөг цуглах нь шүү дээ. Энэ бол Монголын топ 100 компанийн хувьцааг худалдаж авч 60-70% эзэмшигт бол хангалттай хэмжээний мөнгө шүү дээ. За ингээд ХХК маань түрүүн би ярьсан хөрөнгийн биржээр дамжаад нийгмийн даатгалын сангаар дамжаад хувьцаат компани уу нээлттэй компани болж ард түмний эзэмшилд шилждэг юм аа. За энэ шилжилт бол инх тайвны замаар явна. Энд хүч хэрэглэхгүй. Хэн төрүүлж өөрийгөө нээсэн компани хождөг юм аа. Зарим одоо нэг гэр бүлийн эзэмшилт байгаа том топ 100 татвар төлөгчийн зарим нь одоо үгүй ээ би хуваараа үлдэнэ болно шүү дээ. Тэр нээлттэй. Эцсийн дүндээ нээлттэй компани хождөг. Яагаад? Маш олон давуу тал гарч ирдэг. Нэгдүгээр хувьцаагаа зарснаар нэмэлт санхүүжилт татдаг. За та бүгд миний өмнөх сошиал лекцийг санаарай. Эргүүлж бас ухрааж үзээрэй. Би компани санхүүгийн удирдлагын тухай та бүгдэд ярьсан. Тэгэхээр санхүүжилт татах боломжтой болно. За хоёрдугаарт нээлттэй болсон учраас одоо корпорацийн засаглал бол хамгийн сайн түвшиндээ очино. Ингээд танай компани чинь бүтээгдэхүүний хэрэглэгч хүмүүс эргээд танай эзэн болдог. Ингэснээр компани борлуулалт бол одоо маш их өндөр дүнгээр нэмэгддэг. За ингээд цаашаа маш олон давуу тал байгаа. Энэ бүгдийг одоо ярьж та бүгдийг залхаагаад явах. Дараа нь хөрөнгөний захын талаар тусдаа сошиал лекц уншихтаа ярья. За Samsung-ийнхаа одоо графикийг эргээд харъя. Солонгосын ард түмэн
нийгмийн даатгалынхаа сангуудаар дамжуулаад 70% нь энэ компанийнхаа 70% эзэмшиж байна. Баялгаас нь хуваалцж байна. За ингээд Монгол улсын нийгмийн даатгалын сангийн одоо реформыг хийх зорилгоор энэ одоо хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэдэг имийг бас бидний хэдэн залуучууд санаачлаад 2013 онд бол Монгол улсыг хурлаар оруулж батлуулсан. За хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бол нийгмийн даатгалын сангийн реформын эхлэл хууль байсан юм. За ингээд нийгмийн даатгалын хуулиа шинжлэх гээд явсан чинь гаццсан. Манай ерөнхий сайд нар ч одоо 2 жил тутам унжээдэг. Ерөнхий сайдаа унгахаас одоо өөр ажил мэдэхгүй парламентын гишүүдтэй ийм ус учраас ингээд бол унсан. Ингээд өнөөдөр нийгмийн даатгалын систем маань одоо хагас социалист хагас одоо ардчилсан ийм хачин ийм систем хөрөнгөний зах руу нэгж төгрөг хийдэггүй бүх мөнгөө банкны хадгаламжинд авчиад хийцэн ийм ачаалттай систем бол одоо ингээд байж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг бол бидний хэдэн залуучууд санаачлаад хуулиа бичээд парламентаар бол батлуулсан 2013 онд ингэж батлуулахын тулд бол 2006 оноос хойш хөөцөлдсөн юм шүү. Өнөөдөр 2020 он болж байна. Тэгэхээр сонсогч та одоо ойлгож байгаа. Хөгжил дэвшил гэдэг ямар аимшигтай те. Хэрвээ одоо тэр төр барьж байгаа, улс барьж байгаа хүмүүсийн тархитлагод ямар нэг гэрэл гэгээ гийхгүй бол энэ 20 жилч багтана. 200 жилч багтана штэ. Монгол үндэстэн хөгжил дэвшлийн төлөө 800 жилийн турш одоо зүтгэж байна. 1921 он тусгаар тогтнолоо болоод хөгжил дэвшлийн төлөө зүтгсэн дэлхийд энтэй дэлхийд тэргүүлэх улс болохын төлөө тэмцсэн 100 жилийн одоо 2021 он тохиох гэж байна. Чадваргүй, урагшгүй төрийн түвшээд тэднэрт бол 5 жил, 10 жил, 50 жил юу ч биш. Тэгэхээр өнөөдөр бид нар нийгмийн даатгалын системээр реформ хийх ёстой. Тэнд жил болгон цугларч байгаа 1.4 их найт төгрөгийг бид нар топ 100 компанийнхаа хувьцааг хөрөнгөний биржээр дамжуулан худалдаж авах те шудраг үнээр авна штэ. Шудраг үнээр худалдаж авах ийм одоо ажиллагаа бол жилээс ирэх тусам л ингээл цаг алдж байна. За ингээд энийг амжилттай хийсэн жишээнүүд бол маш олон байгаа. Би энд Чил улсын жишээг бол хэлж болж байна. Чил улс бол үнэхээр гайхамшигтай энэ нийгмийн даатгалын системээ реформ хийснээр баялагын зөв шудраг хуваарлтыг бол хийж чадсан. За Чех улсын жишээг би бас ярмаар байна. Хуучин социалист улс маш амжилттай хийсэн. Польш улс байна. Маш сайн хийж яваа. За Япон улс байна те. Япон улсд бол топ компаниуд бүгд л одоо энэ сангуудын эзэмшилт байдаг. Тэнд нэг 5 гэр бүл улсыг удирдах явах ийм асуудал бол яригддаггүй. За дахиад компаниуд нээлттэй болчихоор авилгал буурдаг. Яг тэгэхээр нээлттэй юм чинь санхүү тайлан бүх юм нийл. Тэгээ 10,000, 20,000 хувьцаа эзэмшигтэй. 200,000 хувьцаа эзэмшигтэй компанийг улс төрчнөр дарамтлах чадахгүй. Дарамтлах боломж ч байхгүй. Нэг хувьцаа эзэмшигтэй нэг эзэнтэй компани учраас дарамтлаад очиод авилгалын мөнгө нэхэд суугаад байгаамаа. За ингээд маш сонирхолтой сэдв байсан баг гэж найдаж байна. Өнөөдөр монголчууд бидний Монголын эдийн засгч нарын улс төрчнөрийн өмнө толгораад байгаа олон асуултын хариултыг өгсөн баг гэж найдаж байна. Ингээд та бүгд мэдлэгийг бусдаас бүү харамлаарай. Цааш нь түгээ. Цааш нь бусад хүмүүст ярьж өг. Энэ бол таны үүрэг. Ингэснээр нэгдсэн ойлголт авч иж бид нар Монгол улсаа хөгжүүлж чаднаа. За амжилт хүсье. Баярлалаа.